цагаан болгох юм бол буцаагаа тулгаад ингээд цагаан болгочих. За одоо буцаа цагаан болсон. Тэнгүүд хэдүүлээ settings рүү орох юм бол дагаад яг ингээд бол өөрчлөгдөж байгаа юм гоё өөрчлөлттэй бол ингээд болжээ. iOS 18.2 апдейт гарсан байна. За энэхүү апдейт нь болохоор миний 3 дахь үеийн iPhone SE дээр 184 GB тарал орж ирсэн байна. Ялцчгүй нэг цэг тавьт учраас үнэхээр их өөрчлөлтүүд бол ингээд орж ирсэн. За ингээд авцсан апдейт хийхээс өмнө миний гар утсан дээр их суулзай 5387 байсан бол апдейт хийсний дараа 5367 болоод өмнөхөөсөө 200 MB бол илүү бол ингээд зайдал эзэлдэг болсон байна. За тэгээд энэхүү үйлдвэрлэлийн системийн код нь болохоор 22C152 дугаар бол гарсан байна. Apple Intelligence-ийн хөгжүүлэлтийн шат iOS 18-ээс бол эхлээд явж байгаа. За энэхүү дараагийн том цэгтэй апдейт буюу 18.2 дээр бас одоо шинэ функцүүд нь бол нэмэгдсэн. За миний хувийн гар утсан дээр турших боломжтой учраас би өөрийнхөө компьютер дээр бол харуулж байгаа шүү. Хэрвээ та нар одоо iPhone 15 Pro, 15 Pro Max, за тэгээд iPhone 16-гийн загваруудыг хэрвээ барьдаг бол одоо iOS 18-ээс дээш үйлдвэрлэлийн систем суулгах юм бол Apple Intelligence-ийг суулгах одоо турших бол боломжтой. За би бол компьютер дээр одоо Image Playground гэдэг одоо iOS 18.2-ийн шинэ функцийг бол турших гад бол байж гин. Зөндөө олон өгөгдлүүдийг нь өгөөд шинээр одоо ингээд зураг бол ингээд үүсэх бол боломжтой. За жишээ нь ингээд шүнийг ингээд дарах юм бол ингээд шүнийн зургууд ингээд шууд бол бэлэн болж байгаа. Одоо шинээр үүсэж байгаа гэсэн үг. За энэ дээр нэмээд юу гэдэг чи одоо чиний дээр robot гэдээ дарж ил та. За тэгмүүд шүн ингээд робот байгаа юм байна. За энэ дээр scientist гэдэг одоо эрдэмтний гэмүүд юм шууд ингээд ер нь бол зургийг бол шинээр ингээд үүсгэж байгаа. Ингээд хажуудын шинэ явуулах юм бол яг бас нэг жоохон өөр байдалтайгаар бол ингээд харуулж байгаа. За тэгээд яг энэ үүсгэсэн зургаа хэдүүлээ яг 3 цагийн дээрээ дараад save image гээд тэгээд down гэж дарчих юм бол бүр үндсэн зэсрэг орох юм бол өмнө яг ямар зураг үүсгэсэн тэдрийг бол энэ дээрээс нь бол харж болох юм билээ. За тэгээд энэ зургаа бүр эцсийн байдлаар одоо бүр хадгалъя гэвэл одоо яг тий мессежээр явуулах уу, мэйлээр явуулах уу, airdrop-оор явуулах уу, эсвэл бүр яг зургийнхаа аппликейшн рүү нэмэх үү гэх мэтчлэн үйлдэлүүдийг бол хийх юм байна. Siri маань бол одоо шууд ChatGPT-тэй одоо синхрон ажилтдаг горим нь бол одоо илүү сайжирсан байна. За тэгээд энийг хэдүүлээ шалгахын тулд шууд одоо хэдүүлээ Siri-г ашиглахдаа шууд хэдүүлээ хүчээр одоо тий ингээд шууд хэлчихье. Би яг ингээд шууд хүчээр ChatGPT-г ингээд ашигламаар байна гэх юм бол заавал ChatGPT-гийн ингээд аккаунтыг шаардлагагүйгээрээ тэг хэдүүлээ шууд одоо яриад явах юм бол Siri-тэй биш одоо ингээд ChatGPT бол ингээд яриад явна. За тэгмэд хэдүүл ямар асуулт асуух гэхээр одоо yin гэдэг зүйл юу нь тодорхойлт нь юу юм болоо гэж зүгээр энгийн асуулт бол асуучих. Тэгэх юм бол ер нь л үүдээс бол Siri биш ChatGPT-гийн серверээс одоо хариултууд нь бол ингээд бол гарч ирж байгаа. Энэ нь бол ингээд ялтчгүй бас Apple Intelligence-ийн ChatGPT-тэй цуг хийж байгаа ингээд хамтрал нь одоо ингээд ямарч ингээд iOS 18.2 үйлдвэрлэлийн системээс бол ингээд орж ирж байна. Миний хувьд бол Mac дээр бол туршиж байгаа. За тэгээд өөр холбоотой зүйл нь вэхээр writing tools буюу ингээд та нар сайн мэдэх бах бас ингээд тэрэн дээр бас ингээд шууд ChatGPT ингээд бас ингээд орж ирсэн юм. Ямар нэг ингээд текст ингээд хэдүүлээ ингээд гаргах чи тэ тэнгүүтээ writing tools дээр замарч ингээд арчи summarize гэж бичээд асуучих юм бол ChatGPT-ийн шууд хариулт нь одоо яг энэ текстийг заавал одоо writing tools-ийн бас ингээд товчлол хэлбэрээр биш ChatGPT-ийн одоо товчлол хэлбэрийг шууд одоо writing tools-ээрээ дамжуулаад ингээд бол харж болж байна. Genmoji буюу одоо өөрийнхөө хүссэн эможиг одоо үүсгдэг бас тийм Apple Intelligence үйлдэл бол байгаа. Энэ нь болохоор iOS 18.2 дээр бол боломжтой. Гэхдээ миний яг одоо туршиж байгаа компьютер буюу macOS одоо 15.2 үйлдвэрлэлийн систем дээр бол одоо боломжгүй байгаа. 15.3 бол апдейт хийж энийг бол харуулна. Тэгэхээр яг одоо өнөөдрийн бичлэгээр бол харуулах бол одоо хараахан боломжгүй байна. Дараагийн бичлэгээр бол одоо 15 iOS 18.3 бичлэгэн дээрээ би яг macOS дээрээс давхарч туршсан одоо хувилбар бол та нарт бол харуулъя. Control Center-ээс нэмэлт өөрчлөлтүүдийг ингээ яриад явах юм бол Type to Siri гэдэг шинэ бол ийм сонголттой болсон байна. Та нарыг Control Center дээр удаан дараад доошлуулад явах юм бол Siri гэдэг одоо хэсэг дээр маань Type to Siri гэдэг энэ зүйл маань нэмэгдсэн байна. Тэгээ шууд ингээ дарах юм бол Siri-тэйгээ заавал ярихгүйгээр шууд Type to Siri маань ингээд бол ажиллах юм байна. За ингээд тэрнээс гадна mail application маань ингээд эцэст нь iOS 18.2 үйлдвэрлэлийн систем дээр ингээд өөрчлөлт нь ингээд ямар ч орлоо. За application руу ороо харах юм бол all mails гэдэг ийм гоё ийм дээдэлтэй категори олгож бол ингээд зөндөг бол ингээд харуулж байгаа. За эхнийх дээр нь дарах юм бол primary буюу яг гол email-ний чинь яг одоо яг гол одоо ирснүүдийг нь харуулна. За энэ болохоор transaction гэдэг ямар нэгэн одоо гүйлгээтэй холбоотой мэйл ирэх юм бол тэр нь бол одоо энэ чинь ингээд харагдах юм байна. За ингээд апдейт гэдэг ямар нэгэн зүйлийн холбоотой шинжилтүүд байх юм бол энэ дээр ингээд орж ирэх юм байна. За тэгээ хамгийн сүүлд нь промошн буюу ингээд зар сурталчилгаатай холбоотой зүйл байх юм бол ингээд фильтрдээд энэ дээр ингээд бол харуулах юм байна. Тэгээд эцэст нь ингэж нэг юм мэйл аппликейшн дээр iOS 18.2
одоо 100-аас хойш яригдсаар хагаад ингээд өөрчлөлт бол ингээд орж иржээ. За өөрний гоё анзаарсан зүйл нь юу вэ гэхээр мэдээж хэрэг аппликейшнтэй бол зөндөө бол ингээд тийм байдалтайгаар өнгөлөж өөрчилж байгаа. Тэрэн дээр яг онцлог зүйл нь юу вэ гэхээр одоо дэлгэсэн дээрээ удаан дараад edit дээрээ дараад customize гэж дарах юм бол мэдээж хэрэг тийм тэнгүү бол ингэж өөрчилж болж байгаа. За одоо энэ бол цэнхэр өнгөтэй байна тийм үү? Бүгд дагаад цэнхэр болж байгаа. За тэгээ settings рүүгээ орох юм бол дагаад ингэ цэнхэр болж байгаа. Одоо энийг нь буцаагаад хэдүүлээ цагаан болгох юм бол буцаагаад тулгаад ингэ цагаан болгочихъя. За одоо буцаа цагаан болсон. Тэнгүүд хэдүүлээ settings рүүгээ орох юм бол дагаад яг ингэ бол өөрчлөгдөж байгаа юм гоё өөрчлөлттэй бол ингэ болжээ. Settings рүүгээ ороод та нар доошлуулж агаад аппликейшн дээрээ дараад дээдлэлт нь default apps гэдээ байгаа. За энэ нь яг ямар холбоотой гэхээр Европын холбооноос бол одоо маш их шахалтыг бол Apple руу бол үзүүлж байгаа. Тийм учраас яалтчгүй энэ өөрчлөлт бол ингээд iOS 18-2-оос орж ирж байна. Одоо жишээ нь заавал хүнлүү залгахад мессеж бичихэд, имэйл бичихэд заавал одоо iPhone-ийн аппликейшн default байдаг бол тэднийг нь бол ямар ч байлталтайгаар өөр аппликейшнийг сонгох боломжтой болгоо гэдэг шахалтны үүднээс Apple-ийн зүгээс бол энэ өөрчлөлтийг бол оруулсан. За жишээ нь mail application, message application одоо тий залгах аппликейшн, за тэгээд call filter, за тэгээд browser app те заавал Safari байх албагүй, за тэгээд пассворт одоо кодны хадгалж байгаа тэр ноёо чинь заавал одоо Apple-ийнх байх албагүй өөр аппликейшн байх хэрэгтэй шүү гэдэг ч юм уу. Одоо keyboard-н дээр заавал Apple-ийнх байх хэрэг байхгүй өөр одоо тий keyboard байж болно шүү. Email дээрээ заавал одоо default mail app биш бусад mail app-ыг одоо default байдалтайгаар сонгох эрхийг нь одоо хэрэглэгчид олгоо гэдэг үүднээс энэхүү одоо default гэх одоо энэ тохиргоо бол орж ирсэн байгаа. Одоо Европын холбооны шахалтны үүднээс. За тэгээд үүнтэй өөр ярих холбоотой settings дээр өөрчлөлт гэвэл та нар settings рүүгээ ороод sounds and haptics рүүгээ ороод доошлуулах юм бол volume limit гэж зүйл бол байгаа. Built-in speaker буюу яг гар утасны чинь speaker-ны одоо хязгаарыг бол тогтоож өгч болно. За тэгээд анхандаа бол мэдээж хэрэг бол унтраастай байсан. За тэгээд асаах юм бол speaker чинь ер нь дандаа дээдлэлтэй яг хэр одоо чанга дууралттай байх гэдгийг тохируулна гэсэн үг. Ер нь л одоо жишээ нь янз бүрийн юм сонсож тэ үзэж байхад дандаа 100 дээр нь хамгийн тулгаад ивэл бол спикер бол ер нь царигчдаг. Тийм учраас уцаа одоо спикерийн цагаар царигуулахгүй тулд бас давхар одоо сонсголт талаасаа эрүүл мэндэ бодох юм бол заавал 100 дээр нь биш. Ер нь одоо 80 ч юм уу тэ ядаж нэг 70 ч юм уу байлгал зүгээр хаа. Би бол энийг бол 80 дээр нь бол байлгал зохимжтой байна гэж бол бодсон. Зургийнхаа аппликейшн руу ороод та нар ямар нэгэн одоо зургаа шууд одоо дарж харах эсвэл одоо бичлэг дарж харахад заавал өмнө нь бол одоо ингэж яг ийм багассан байдлаар байдаг гэсэн. Тэгээд дахиж заавал давхар дарж иж ингэж бүтэн дэлгэц рүү бол ордог байсан. Одоо бол iOS 18-2-оос бол тийх шаардлага бол ерөөсөө байхгүй болсон нь бол аюу гой санагдсан. Ерөөсөө дараал шууд ийм бүтнээр бол харагддаг. Тэгэхгүй заавал бүтэн харахын тулд дахиж дардаг нэг тийм бол асуудал бол байсан. Тэр нь бол ямар ч ингэ байхгүй болсон. Settings руугаа ороод аппликейшн руу орж байгаа Safari руугаа ороод одоо өргөжлүүлээд доошоо ингээ явах юм бол шинэ бол сонголтуудтай бол зөндөө бол болсон байлээ. Not secure content warning буюу одоо нэг HTTPS хамгаалтгүй вебсайтууд руу ороход Apple-ийн зүгээс бол одоо анхааруул бол дандаа бол хилдэг. Тэр нь бол одоо on байдаг, дандаа хасаалттай байдаг. Тэгээд хэрвээ энийг нь одоо энэ тохиолдолд хэрвээ ингээд ажиллуулах юм бол яг одоо тиймэрхүү одоо аюулгүй байдал талаасаа тэр HTTPS хамгаалтгүй сайтууд руу ороход тийм одоо анхааруулгын бичиг бол ингээд гарч ирэхгүй юм байна. Нэг бодлын бол яг зөв юм шиг буруу юм шиг юм одоо юм тохиолдолд бол ингээд болсон байна. За тэгээд history web and website data гэдэг дээр clear and history web одоо data гэдэг дээр хоёр шин сонголт бол орж ирсэн. Import болон export. За энийг бол бид нар бол бүгд мэднэ. Энэ дээр дарах юм бол одоо Safari дээрх бүх мэдээж хэрэг одоо өмнө орж ирсэн юмуд бол устгаж болно. За import гэх юм бол гаднаас ингээд өөрийнхөө Safari руу одоо ингээд веб браузерийнхаа түүхийг бол ингээд оруулж болох юм байна. За export гэх юм бол яг одоо Safari дээр байгаа мэдээллүүдийг чинь өөр тийшээ бас ингээд гадагшаага одоо download хэлбэрээр аваад ингээд өөр тийш ингэж болох юмар шилжүүлж ингэж болох юм байна. Safari дээр нэмэгдсэн хамгийн гоё зүйл нь юу байсан бэ гэхээр ямар нэгэн зүйл ингэж татчихахад одоо lock screen дээр маань ингэж widget маягаар бол ингэж live activity маягаар ингэж бол гарч ирдэг болсон байлээ. Тэгэд энэ нь бол одоо арай хурдтай байгаа болохоор би бол бас яг харуулхад жоохон төвхтэйсэн жоохон одоо жишээ нь энэ дээр вебсайт нэр агуулсан бүх зургнуудыг бол би ингэж zip хэлбэрээр ямар ч ингэж татах чинь тэгэнгүүт даунлодыг дарсны дараа лог скрин дээр л харагдана. Би тэрийг амжиж харуулахын тулд одоо нэг иймэрхүү хурдталтай байдалтайгаар яг бага файл хэмжээтэй файл учраас хурдан байхгүй болчихж байгаа. Яг одоо чинь 10 мегабайт ч юм 20 мегабайт ч юм уу те 100 мегабайттай юм татчихвэл яг live activity маягаар ингэж гол харагддаг болсон байна. За ингээ ямар ч үсэн ингээ дуу тоглуулахад дуу тоглоод явж илаа гэж одоо бодоход доотлолт нь ингээд ер нь бол одоо
яг дууг нь тохируулдаг зүйл бол гарч ирэхгүй. Заавал ингээд хажуудал дээр нэмжиж тухайн үед нь бол ингэж заавал ингэж өөрчлөлтөг бол ингээд айгүй нэг тийм жоохон айгүй сонин өөрчлөлт бол одоо ингээд ерөөсөө өөрчлөгдөхгүй хിവэрэ байгаадсан. За тэгээд iOS 18.2 дээр та нар settings руугаа ороод accessibility руугаа ороод доошлуулад audio visual гэдэг дарангуут яг энэ дээр always show volume control гэдэг ер нь дандаа ингээд харуулъя гэдэг нь ингээд асаачих юм бол за ингээд доотлолтой бол ингээд дараад ингээд асаачих юм бол ингээд ямар ч байсан шууд дэлгэцэн дээрээс ингээд эцэст нь энэ нэг тохиргоо ингээд л эргэж ирж байна. Энэ бол ингээд байхгүй болоод их удсан байсан. Тэгээд энэ надад бол iOS 18.2-ийн хамгийн гоё өөрчлөлт нь бол ингээд санагдсан. Өөрийнхөө AirTag-ыг мэдээж хэрэг болоод аппликейшнээр дамжуулаад Find My дээр бол харж болдог. За өөр хүнд харуулъя гэх юм бол линк үүсгэж яагаад тэр хүн рүү явуулаад тэр хүн линкэн дээр дараа орох юм бол чиний одоо AirTag-ны байршлыг бас ингээд давхар гарч болдог болсон юм байна. За iPhone 16-тай холбоотой хоёр бас чухал өөрчлөлт бол орсон байна. Camera control одоо товчлууртай холбоотой хөгжүүлэлт нь бол сайжирсан байна. За тэрнээс гадна одоо voice record хийж явахдаа давхар одоо ингээ хооронд давхцуулж бол ингээд болдог болсон байна. iPhone 16-гийн загваруудын хувьд. За тэгээд хэрвээ та нар одоо Apple News хэрвээ ашигладаг бол Apple News Plus руу ингээд одоо subscription хийх юм бол Sudoku бол тоглож болох юм байна. За тэгээд Sudoku тоглохын тулд одоо мөнгө төлнө гэдэг бол надад хамгийн болс одоо утгагүй бол санагцсан. Мэдээллийн аюулгүй байдал талаас зөндөө олон өөрчлөлт бол орсон байсан. iOS 18.2-ийг за Apple Mobile File Integrity дээр орсон байна. За Apple Mobile дээр орсон байна. Audio дээр орсон, Crash Reporter, Font Parser дээр Image IO, за kernel буюу одоо үйлдвэрлэлийн системээр ажилладаг хамгийн чухал хэсэг дээр одоо ингээ 3 орсон байна. За Live Expat, Live XPC дээр ингээ 2 орсон байна. Password, Safari, за тэгээд Scene, Git, VoiceOver, за тэгээд WebKit буюу одоо App Store, Mail, Safari гэх мэт аппликейшны бас ард ашигладаг чухал хэсгүүд дээр ингээд 1 2 ингээ 3 4 удаа ингээ орсон байна. За тэгээд Apple-ийн зүгээс яг энэ хэсэг дээр яг хийн яаж тусалцаа болсныг талархал илэрхийлсэнийг нь одоо ингээ доотлолт ингээ багтаасан байна. Benchmark онооны хувьд болохоор одоо CPU хэсэг дээр single core score нь 2299 он аваад дундаж одоо 3 дахь iPhone SE авдаг оноос бол 45-аар бол илүү олон авсан байна. За multi core score дээр 5600 он аваад бас одоо ингээ авдаг үеэс бол 400 500 он бол ингээд илүү авчээ. Энэ тэр бас сайн гэсэн үг ээ. За ингээд GPU хэсгийн хувьд болохоор 18500 он аваад ингээ авдаг үеэс 1000 гаруй он болоод ингээд илүүг бол авсан байна. Энэ хүү хэсэг маань бол ер нь шинэ хэсэг гэж ойлгож болно. Яг мэдээлэл хүрэх зорилгоор бол та нарт бол ингээ ярьж явж байгаа. За CPU хэсэг дээр single core score нь iPhone 8 Plus утас дунджаар бол одоо A11 чиптэй утас маань 1054 он авдаг байх нь. За iPhone 10R буюу A12 чиптэй утас маань 1240 он авдаг байх нь. Би бол зөвхөн single core score ярьж байгаа шүү. За iPhone 10s Max болохоор 1281 оноо. За iPhone 10s болохоор яг адилхан 1281 оноо. За хоёрдугаар энэ одоо iPhone SE маань 1647 гээд хамаагүй дээшилж байгаа бол та нар анзаарж байгаах. За дараагийн энгийн iPhone 11 болохоор 1690 оноо. iPhone 11 Pro болохоор 1708 оноо. За тэгээд iPhone 11 Pro Max болохоор 1720 оноо. За тэгээд энгийн iPhone 12 болохоор 2012 оноо. iPhone 12 mini болохоор 2014 2-оор илүү байгааг харж болж байна. За тэгээд Pro Max-аас илүү байгааг харж болж байна. За iPhone 12 Pro 2033 оноо. iPhone 12 Pro Max болохоор 2090 оноо. Бас мэдл Pro Max илүү оноо авч байна. За энгийн iPhone 13 2200. За тэгээд iPhone 13 mini буюу mini зөв бас мөн адил илүү оноо авч байгаа энэ надад бол харж орж байна. 2211 оноо. За энгийн iPhone 14 2242 оноо. За тэгээд үний дээр болохоор 3 дугаар iPhone SE бол орж ирж байна. 2245 оноо. За тэгээд түүний дээр болохоор iPhone 14 Plus орж ирж байна. Адилхан чиптэй 2246 оноо. За тэгээд iPhone 13 Pro болохоор 2300 оноо. iPhone 13 Pro Max мөн адил Max л илүү байна. 10 оноогоор илүү байна. 2310 оноо. За энгийн iPhone 15 2559 оноо. Тэгэнгүүтээ iPhone 14 Pro Max болохоор 2561 оноо. За тэгээд энгийн iPhone 14 Pro болохоор дунд авч байгаа оноогоор Pro Max-аас илүү болж таарч байна. 2566 оноо л авч байгаа юм байна. За тэгээд түүний дээр болохоор iPhone 15 Plus 2566 оноо. За тэгээд iPhone 15 Pro Max 2899 оноо. За тэгээд iPhone 15 Pro дахиад Pro Max-аас илүү оноо авч байна. 2908 оноо л авсан байна. Multi core score-ийн хувьд болохоор iPhone 8 Plus 2202 оноо авсан байна. iPhone 10R 2255 оноо. iPhone 10s болохоор 2618 оноо. iPhone 10s Max-гаар илүү байна. 2631 оноо. За тэгээд 2 дугаар iPhone SE 2922 оноо.
За энгийн iPhone 11 3588 оноо. За тэгээд 11 Pro загвар учраас арай илүү байна. За тэгээд 3770 оноо. Нилийн зайтайг та нар харж байна. За тэгээд Pro Max мэдээж хэрэг илүү авсан байна. 3842. За тэгээд энгийн iPhone 12 4489. За тэгээд мөн адил iPhone 12 mini дахиад илүү олон авсан байна. 4495 оноо. iPhone 12 Pro 4560 оноо. За Pro Max илүү оноо авсан байна. iPhone 12 Pro Max 4837 оноо. За энгийн iPhone 13-ын загварууд эхэлж байна. 5219 оноо. 13 mini дахиад mini загвар илүү оноо авсан байна. 5222 оноо. За 3 дахь үеийн iPhone SE болохоор 5249 оноо л авч байгаа манаа дунджаар. За тэгээд энгийн iPhone 14 түүний дээр нь 5473 оноо. За тэгээд 14 Plus түүний дээр 5484 оноотойгоор л байрлаж байна. За тэгээд түүний дээр 13 Pro л байрлаж байна. Хэдий өмнөх жилийнхэн загвар ч гэсэн Pro загвар учраас ингээ яалч үзүүлэлтэр бол дунджаар дээр нь гарт юм байна. 5584 оноо. За тэгээд түүний дээр болохоор Pro Max орсон байна. 5627 оноо. За тэгээд энгийн iPhone 15 6386 гэж бас нэлээд дээшилж байна. За үүний дараа iPhone 15 Plus одоо энгийн 15-аас илүү авсан байна. 6417 оноо. За тэгээд iPhone 14 Pro Max 6533 оноо. iPhone 14 Pro болохоор 6562 оноо. За тэгээд iPhone 15 Pro Max 7204. За тэгээд энгийн iPhone зүгээр Pro Max биш, энгийн iPhone 15 Pro болохоор 7235 оноо ингээ авсан байна. GPU хэсгийг бол сонирхож үздэхэй. За iPhone 8 Plus болохоор 5336 авсан. За iPhone 10s GPU хэсэг дээр 8182 оноо. Бүр хамаагүй дэвшилсэн байна. За iPhone 10R 8200 оноо. iPhone 10s-ээс илүү байна. За тэгээд түүний дээр iPhone 10s Max 8219 оноо. За 2 дугаар iPhone SE 12741 оноо. За 4 оронтой тоогоос 5 оронтой тоол болж байна тийм үү. За энгийн iPhone 11 13356 оноо. За 11 Pro болохоор 13527 оноо. Чүд дэвшилсэн байна. За тэгээд iPhone 11 Pro Max хамгийн дээдлийн загвар 13552 оноо. За тэгээд iPhone 12 Pro болж байна. 15913 оноо. Гэсэн чинь түүний дээр iPhone 12 mini 15936 оноо. За тэгээд энгийн iPhone 12 нэлээд дээшилсэн байна. 15993 оноо. За тэгээд iPhone 12-ийн дундаас хамгийн дээд нь iPhone 12 Pro Max 16109 оноо авсан байна. За одоо 13-ын загварууд руу орж байна. iPhone 13 mini доошлсон байна тийм өмнөхтэй харьцуулахад зэвсбүү хэсэгтэйгээ 17340 оноо. За тэгээд 3 дахь үеийн iPhone SE 17382 оноо. Энгийн iPhone 13 түүний дээр ороод 17478 оноо. iPhone 13 Pro Max 19888 бараг 20000 болох чинь. За түүний дээр болохоор энгийн Pro орсон iPhone 13 Pro 19925 оноо. За энгийн iPhone 14-өөс эхлээд GPU хэсгийг бол 20000 оноо л давж байна. 20213 оноо. За түүний дээр 14 Plus орсон байна. 20260 оноо. За iPhone 14 Pro Max 22400 оноо авсан байна. За түүний дээр энгийн одоо зүгээр Pro загвар орж чадсан байна. 22435 оноо. За одоо iPhone 15-ын сүүлийн 4 загвар орж ирж байна. За iPhone 15 энгийнх нь 2246 оноо. iPhone 15 Plus орсон байна. 22543 оноо. За түүний дээр болохоор iPhone 15 Pro биш, iPhone 15 Pro Max орсон байна. 27010 оноо. Бараг 30000 шахаж ирж байна. За тэгээд хамгийн дээдлэлт нь дунджаар авж байгаа оноо одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар iPhone 15 Pro 27105 оноо л ингээд авчээ. Үзэгч та нараас хүсэх зүйл нэг миний хувьд дандаа юу байдаг вэ гэхээр хэрвээ та нар iOS 18.2 үйлдлийн систем лөө яг апдейт хийгээд ашиглаж байгаа бол одоо батарейны хувьд болон ажиллагааны хувьд хэр байна вэ гэдгийг бол комент секцээр бичээд бусдтайгаа бол ингээд хуваалцаж байгаарай. Намайг үздэг хүмүүстэй зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. YouTube сувг маань membershipтэй болсон. Тиймээс намайг үзэж дэмждэг хүмүүс өөрсдийн сонголтоор member болж намайг дэмжих боломжтой болсон байгаа. Дараагийн гарах магадaltaй үйлдвэрлэлийн системээр iOS 18.2.2 гэхээсээ илүүтэйгээр ер нь бол одоо шууд iOS 18.3 бол гарна гэж бол бодож байна. Яг одоо л үйлдвэрлэлийн систем бол 18.2.1 дээр бол явж байгаа. За тэгээд хөгжүүлэлтийн шатны үйлдвэрлэлийн систем болохоор хаана явж байгаа нэхээр iOS 18.3-ын developer beta 3 дээр бол явж байгаа. Тэгээд ойролцоогоор бол одоо 1-2 7 хоногийн дараа developer beta 4 нь гараад араас нь бол одоо public beta нь гараад тэгээд тэрнээсээ 7 хоногийн дараа RC хөлбөр нь гараад ойролцоогоор 2 сарын дундуур бол одоо iOS 18.3 үйлдвэрлэлийн систем нь бол гарна гэж бодож байна.